өсөлттэй холбоотой өтгөн хаталт шамрамтай холбоотой асуух зүйл байвал бичээд байгаарай. Би бас асуултууд нь хариулаад явчих. За манай ангийн сонсогч Гэрэлмаа маань манай компани мэдээлэл сонсороо зэгцтэй мэдээлэл өгдөг сайн дуустал нь сонсороо гэдэг энэ хүнд юу ахсан меншн хийсэн байна те. За баярлалаа Баярмаа Гэрэлмаа маань бас их мундаг сонсогч шүү. За Гантуяд орж гадуур хятад дандаа хятад ногоод гарах юм аа танаад эслэгтэй хүн бүтээгдэхүүн байдгүй гэж наа зөв тийм ээ. За яг ийм асуулт бол ерөнхийдөө юу л дээ. Бид нар одоо ингээд саяны миний ярианаас та нар ямар ч ойлгосон бах. Ер нь бол хүнсэндээ аль болохоор эслэг хэрэглэх ёстой гэдгийг ойлгочлоо. За тэгээ эслэгтэй хүнсээ авч хэрэглэхдээ за үр будааны хувьд бол бид нар юу хэрэглэж болох вэ гэхээр 10 гурилаа хэрэглэж болж байна. Хивэг их сайн штэ. Ер нь хивэг би бол гэртээ заримдаа юм хивэгтэй талах барьж өөрөө барьж иддэг байхгүй. Хивэгтэй талах эзний маргааш нь бол өтгөн бол бүр урд өдрүүдээс хэвийн хэмжээнээс их гарч байгаа их гардаг. Бүр илт мэдэгддэг. Бараг 2 дахин илүү гардаг байхгүй өтгөн. Тэгэхээр энэ юу харагдчихээн гэхээр чин тэр хивэг бол өөрөө ширхэлэгтэй хүнс учраас яг тэр бүдүүн гисний ханыг бол яг л бүр сойдж байгаа юм шиг цэвэрлдэг. Тэгэхээр бидний гисний ханыг бид нар бол гиснийхээ ханыг угааж чадахгүй шүү дээ. Тэгвэл тэрийг сойдж байгаа үүргийг бол хивэг гүйцэтгэж идэг. Тэгэхээр манай Монгол бол бас ингээд жилийн 4 улирал ногоо ингээд элбэг байхгүй. За тэгээд зундаа бол яг Монголын хүнсний нарийн ногоонууд ингээд ургаж байна. Тэр одоо ингээд сайхан 100 цаг ирж байгаа идэж болж байна. Гэтэл намар өвөл хавар гэсэн жилийн бусад улирлуудад бид нар бас энэ ногоонуудаа хэрэглэхээр их боломж муу байна л да. Ялангуяа ногоон өнгөтэй хүнсний одоо нарийн ногоонууд бол маш эслэгтэй байдаг шүү дээ. За жишээлбэл одоо цэцэгт байцаа байна, бууцаа байна тийм ээ. Тэгэхээр эдгээр нь болохоор энэ ногоон өнгөтэй ийм хүнсний бүтээгдэхүүнүүд хүнсний ногоонд бол эслэг бол дээд зэргээр маш их хэмжээгээр агуулсан байдаг. Гэтэл бид нар тэрийг жилийн 4 улиралд идэх гэхээр нөгөө янз бүрийн юунууд одоо хортон шавьчны эсрэг цахилга хийж гисэн ийм юу идчих гээд байдаг. Хятадаас орж ирсэн ногоо идэх гээд байдаг учраас энээс бас тайлцгах юм боломж бол бас байна. Тэгэхээр манай Тинторм компанийн хувьд болохоор энэ яг тархан цаацтай газар тариалаагүй тархан цаацтай газар өөрөөрөө ингээд ургасан тэр ногоон ургамлуудыг цуглуулад тэгээд тодорхой юм технологийн одоо юугаар горимд цэвэр орчинд ингэж тэр ногоонуудаа ингээд хатаасан тэгээд тэр хатаасан одоо доогоогоо ингэж юу агаад нүдээд савлсан ийм тэрё гэдэг юм бүтээгдэхүүн байдаг. Тэрё. Тэгэхээр энэ тэрё гэдэг бүтээгдэхүүн дотор болохоор за энэ 16 болж исэн баха би нэг тоолж үзчихсэн. 16 төрлийн юу байдаг? Хатаасан ногоон дандаа ногоон өнгөтэй. Тэгэхээр энэ ногоог хэрэгэлсэн. Би энэ дээр та нарт харуулах гэдэг энэ аяганд хийчихсэн байна. Энэ тэрёноос аваад. Тэгэхээр энэ юу бол тэрё маань юу явж ийм гэхээр дандаа ийм хатаасан ногоо явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ногоон ургамал бол өөрөө тэр чигээр эслэг. Тэгэхээр энэ ногоон ургамал дотор одоо хлорофилл гэдэг тийм одоо нэгдлээдэг. Энэ нэгдэл нь болохоор өөрөө тэр чигээрээ гидсийг бол маш сайн цэвэрлэдэг. Тэгэхээр би түрүүний хэлсэн нөгөө гидсийг сойдтож цэвэрлэдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр за энэ тэрё маань болохоор бидний одоо гидсийг тэр сойдтож цэвэрлэх үйлчлэгийг бол үзүүлнэ гэсэн. Тэгээд дээр маань энэ маань өөрөө нөгөө эслэг учраас давхар бас бидний эд хэрэгцээтэй ийм шимт хичээл агуулсан ийм хатаамал байдгийг. За энэ хатаамал бол хэрэгжилж болно. Өдөрт бол энэ юунаас хоолндоо эсвэл зүгээр уснаа нэг цайны хаалбгаар юм уу цайны хаалбарын талаар хийгээл идээд ууж болно. Та ингээд бид нар шүлтээ хоол хийчээ дээр нь одоо юунууд петрушк, укроп гэдэг ийм юунууд хийдэг штэ хатаасан амтлагчуд хийдэг. Тэрэн шигэл эндээсээ бид нэр хэрэглээд идэж болно гэсэн. Тэгэхээр яг үгээр бидний биед энэ эслэг маань ороод
бидний нарийн гидсэнд маань шимэгдэхгүйгээр бүдүүн гидсэн дотор ороод тэр бүдүүн гидсний ханаг бол маш сайн цэвэрлэх ийм үйлчлэлийг бол үзүүлэх нэ. Тэгэхээр хятад ногооноос зайлсхийгээд яг ийм байгалийн онгон зэлүүд тархан цаастай газар ургасан ийм хатаасан ногоог бол идэх ийм боломж бол байна. За тэгээ үр тарианаар бол бид нар монголчууд бол 10 гурлаа одоо шар тосонд холиод ингэж иддэг штэ. Энэ бол бас маш сайн гидс цэвэрлдэг. Тэгэхээр 10 гурлаа идэж болж байна. Хоол хийхдээ аль болохоор бүхэл үрийн гурилыг хэрглэж болж байна. За мөн эрдэнэ шишийн гурилууд бас хэрглэж болдог. Тэгэхээр энэ дээр юу яаж болж байна? Манай Тинторм компани энэ Апи Цампа гэдэг энэ гурил байдаг. Тэгэхээр энэ Апи Цампа гурил маань өөрөө ширхэлэггүй ширхэгтэй цавлаг ийм гурил байгаа. Гурил. Тэгэхээр Апи Цампаг би танарт харагдах үүднээс энэ бас аяган юм хийчихсэн байна. Тэгэхээр Апи Цампа маань ийм ширхэгтэй ийм байгаа. Гурил байгаа. Эрдэнэ шишийн гурил байгаа. Тэгэхээр энэ Апи Цампаг ингээд бариад үзэхээр ийм ширхэг мэдрэгддэг л дээ юм бүр юу шиг бүхэл бүрийн гурилнаас ч их ширхэгтэй ийм ширхэглэгтэй. Тэгэхээр энэ ширхэгтэй үсийг бид нар мөн л адилхан дүүтэй цайн дааж цацаад ууж болж байна. Шүлтэй хоол 2 дугаар хоолндоо эсвэл тарг уухтаа ч юм уу ус уухтаа ч юм уу эндээсээ ингээд жоохныг аваад цацаал хэрэглээд байдаг гэсэн үг шүү дээ. Өдөр тутмынхаа л хоолны нэг хэсэг болгоод энэ ширхэгтэй хүнснүүдийг ингээд хэрэглээд байх тохиолдолд таны гидсэнд ороод нарийн гидсэнд чи шимэгдэхгүй бүдүүн гидсэнд чинь очоод шингэх явцдаа бүдүүн гидсний ханыг цэвэрлэх ийм үргийг сойддох үргийг бол гүйцэтгээд дээр нь эдгээр маань бол бидний гидсний юм нөгөө гидсийг дотор талаас нь одоо өдөөгөөд гидсний одоо өөрийнх нь гүлгэр булчин гэж байдаг. Тэр гүлгэр булчин дотор талаас нь өдөөж өгснөөрөө энэ ширхэгтэй хүнсүүд маань өдөөж өгснөөрөө гидсний өөрийнх нь төрлөх тэр гөрүүлэх хөдөлгөөнийг бол идэвхжүүлдэг. Тэр гидс гөрүүлзээ цайн гөрүүлзэж байх юм бол таны өтгөн сайн гадагшлана гэсэн үг байна. За мөн майлорны гурилаар хийсэн ийм гипотолиум гэдэг үрэл байдаг. Тэгэхээр энэ гипотолиум үрэл маань өөрөө майлын гурилаар хийгддэг байгаа. За дотор нь бол азаргна гэдэг эмийн ургамал байдаг. Зүгийн жилий байдаг. Тэгээ 3 дахь найрлага нь болохоор майлын гурил орсон байдаг. За гадуур хүнсний бүтээгдэхүүн хүнсний дэлгүүрүүдэд майлын гурилыг бас зарж байгаа. Гэхдээ бас зарим одоо баттай их сурвалжаас сонсоход майлын гурил дотор өөр зүгээр нөгөө хүнсний цавуулагтай гурил нэмж массын нэмэгдүүлдэг гэсэн ийм бас харамсмаар бас мэдээллийг би сонсч ирсэн. Тэгэхээр энэ гипотолиум дотор бол яг цэвэр майлын үрийг бутлах замаар гаргаж авсан майлын гурил бол байгаа. Тэгэхээр майлын гурил бол өөрөө бас л эслэгийн төрөлтөд ороод явцдаг. Бидний гидсийг маш сайн одоо цэвэрлэхээс гадна гөрүүлзэлтийг нэмэгдүүлж өтгөн хатгаас сэргийлдэг ийм бүтээгдэхүүн байгаа. За тэгэхээр бид нэр эслэгээ одоо төгсдөө хэрэглээнд эслэг хэрэглэн. Тэгэхээр Тинторм компани эслэгтэй бүтээгдэхүүнүүд болохоор гипотолиум, Апи Цампа, Трио гэсэн эдгээр 3 бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бол та өтгөн хаталтаас сэргийлж болно. Өтгөн хаталтай хүмүүс бол өтгөн хаталтаа зогсоох юм боломжтой байгаа. За өөр асуултууд ирсэн байгаа. Дундуур нь яриад явчих. За Бадамсүрэн Мөнхбат сайн байна уу? Миний өтгөн хаяа хатдаг юм аа. Ямар дасгал хөдөлгөөн хийвэл дэвэ гэд асуусан байна. За зүйтэй. Тэгэхээр өтгөн хатах дараагийн нэг шалтгаан бол хоол хүнснээс гадна хөдөлгөөний хомсдол орж ирдэг. Тэгэхээр энэ яг одоо энэ дараагийн хүнд өгсөн хөдөлгөөн маань энэтэй холбоотой байгаа. За бид нэр дасгал хийлээ. Хөл, гар, тийм ээ, толгой ингээд биеийн булчингууд ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. Бид нэр хөдөлгөөн хийхэд гар хөлний хөдөлгөөн хийхэд бидний гадаад энэ булчингууд, гадаад эрхтнүүд хөдөлгөөнд орохоос гадна бидний хэвлэл дотор байгаа эрхтнүүд маань бас хөдөлдөг. Бидний булчингийн хөдөлгөөнөөр дотор эрхтэн маань бас хөдөлдөг байгаа. Тэгэхээр дотор эрхтний хөдөлгөөн өгснө гэсэн. За тэгвэл эсрэгээрээ хэрвээ бид нар хөдөлгөөнгүй байж одоо байнга сууй, байнга хэвтээ энэ тохиолдолд бидний гар хөл хөдлөхгүй байхаас гадна бидний бас энэ дотор эрхтний хөдөлгөөн ч гэсэндээ удаашрдаг.
зогсон байдалд орно гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр бид нэр энэ гидс маань өөрөө ханан өөрөө ингэж гурван төрлийн хөдөлгөөн хийж байгаа шүү дээ. Бидний өвтгнийг ингэж баг порцоор хуваах хөдөлгөөн хийн, гөрүүлзүүлэх хөдөлгөөн хийн, гөрүүлзэхдээ нэг хэсэг нь агшиж яхад нөгөө талд нь тэлдэг ийм хөдөлгөөнүүд бол хийж байгаа. Энийг бидний гидсний гөрүүлзэх хөдөлгөөн гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ гөрүүлзэх хөдөлгөөний тусламжтайгаар бүдүүн гидс маань өвтгнөө ингэж хөөж тууж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэв бид нэр хөдөлгөөнгүй байх юм бол, хөдөлгөөний хомсдолтой байх юм бол энэхүү гидсний тэр гөрүүлзэх хөдөлгөөн маань удаашрна гэсэн. Ингэснээс болоод нөгөө өтгөнчин гидсний харандаа чигээ хатаал байна. Улмал их алдна. Алцаар байгаад өөрөө их хатуу болоод ирэхэд чинь хөдөлгөөн нь удаашрна. Тэгээ гадагшлахтаа маш их дүлэлттэйгээр гадагшлуулах юм болно гэсэн үг байна тийм ээ. За тэгэхээр өтгөн хаталтын бас нэг шалтгаан бол хөдөлгөөний хомсдол байдаг байна. Тэгэхээр өтгөнөө хатаахгүй тул бид нэр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө хамгийн энгийн дасгал бол алхахаас эхэлнэ, гүүхээс эхэлнэ. Бид нэр өдөр тутам хүн бол эрүүл байхын тулд өдөрт 10,000 алхалт хийх ёстой гэж байна. 10,000 алхалт гэдэг маань ойцоогоор нэг 6 км, 7 км ийм зайг хүн өдөр болгон туулаад байх юм бол гэс одоо өтгөн хатах юм завирт бол нэрвэгдэхгүй гэсэн үг байна. За өдөр болгон ингээд 10,000 алхалтаа хийж чаддаггүй маа гэхэд өөрөө гэрийнхаа нөхцөлд офис дээр ажил дээр хийж болох юм дасгалууд байна. За энэ дасгалуудын хамгийн энгийн дасгал бол амьсгалын дасгал гэж байдаг. Тэгэхээр Бадам сүрэн маань энийг бас сонсоод аваарай. Амьсгалын дасгал бол бас бидний эзний гөрүүлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлж өгдөг. За энийг би бас хэлж өгье. Амьсгалаа хамраараа гүнзгий аваад амьсгалаа гаргахдаа амаараа гаргана. За энэ амьсгалын дасгалыг хийхдээ амьсгаа авахдаа хөвлийг аль болохоор цүдилгээд томруулна. За тэгээд амьсгаагаа гаргахдаа гидсээ татна. За энэ амьсгалын дасгалыг өдөрт байнга хийж явах хэрэгтэй. Ер нь бол нэг удаа хийхдээ 30 удаа амьсгалын дасгалыг хийгээд өдөртөө нэг 2-оос 3 удаа хийгээд байхад энэ амьсгалын дасгал маань таны дотор эрхтнүүдэд одоо дасгал болдог. Гидс гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгдөг. Өтгөн хаталтаас сэргийлдэг ийм гоё йогийн дасгал болж ирдэг байгаа. Тэгэхээр энэ дасгалыг зүгээр нэг автобусанд сууж байхдаа, хүн хүлээж байхдаа, зураг үзэж байхдаа, компьютерийн хаард юмаа хийж байхдаа, ном уншиж байхдаа, юу ч хийж байхдаа хийж болох хамгийн энгийн дасгал бол энэ гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг дэмжих амьсгалын дасгал байгаа. За энэ дасгалыг бид нэр хийж болно. За мөн ямар дасгал гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулах ямар дасгал байдг вэ гэхээр сунгалтын дасгалууд байдаг. За тэгэхээр сунгалтын дасгалыг хийснээрээ бидний булчингуудын ширхгүүд бол нарийсдаг. За ингэснээрээ бидний одоо биений одоо дотор даралтыг нэмэгдүүлээд гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж өгч байгаа. За тэгэхээр сунгалтын дасгалууд хийж болж юм. За мөн хэвлийн дасгалыг гэхдээ энийг их айхтар хүчтэй биш зөөлхөн хөдөлгөөнөөр энэ хэвлийн булчинд бол ийм ачаалал өгсөн ийм дасгал хийхэд бол бас бидний өтгөн хаталтын эсрэг сайн арга болж байгаа. Тэгэхээр энэ дасгалууд маань юу болох вэ гэхээр гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг өөрийг нь гаднаас нь өчрөж байгаа. Өөрөөр хэлбэл механикаар өдөөж өгч байна гэсэн. За бид нар хэрвээ нөгөө эслэгтэй хүнс хэрэглэх юм бол гидсний ханы дотор талаас нь өдөөж өгж байгаа. Дасгал маань гидсний гадна талд байгаа булчингийн хөдөлгөөнөөр гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг зочрооч чинь гэсэн байна шүү дээ. Ингэснээрээ яг нэг гадна дотн талаас нь гидсний гөрүүлзэх хөдөлгөөнд нөлөөлснөөрөө өтгөн хаталтыг багасгах ийм боломжтой болдог. За мөн энэ баг таацны эрхтэн гэж байдаг. Бидний энэ баг таацны эрхтэн одоо ингээд бид нар байнга офис дээрээ сууж байна. Жолооч нар одоо машинтай хүн байхгүй болчихлоо шүү дээ. Бүгдээрээ өрүүлийн ард суугаад явж байна. Тэгэхээр ийм суугаа хөдөлгөөнд байх үед бол бидний энэ баг таацны эрхтнүүдийн цусан хангамж бол удаашрдаг. Тэгээд тэр хэмжээгээрээ тэр одоо баг таацны эрхтний булчингууд маань суларчдаг. Тэгэхээр энэ булчингууд суларснаасаа болоод эргээд энэ маань өтгөн хатгах, за цаашлаа шамбар мөвчний одоо үүсэх эрсдлийг нэмэгдүүлж яадаг. Тийм учраас
багтаазны эрхтнийхээ булчин чангалдаг өгзөгний булчинг өмөлзүүлэх юм дасгалыг бас хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дасгалыг хийхдээ та зүгээр зогсож явахдаа хийж болно, сууж явахдаа хийж болно. Өгзөгний булчингаа чангалаад, суллаад энийг бол нэг удаа хийхдээ 10 удаа хийж болно. Тэгээ өдөртөө сансан үедээ 3-5 удаа ингэж хийгээд байхад бол таны бас багтаазны эрхтний цусан хангамж нэмэгдээд энэ маань булчингийн үйл ажиллагаа сайжруулах бас нэг энгийн дасгал болж байдаг байгаа. За тэгээд цааш нь өтгөн хаталтын дараагийн нэг шалтгаан болохоор ус бага уух. Хэдийн хэмжээтэй өдөрт ус ууж байна? Бичтэй та нар ер нь өдөртөө хэдэн аяг ус уудаг вэ? Ер нь хүн өдөрт хэдэн аяг ус уух хэрэгтэй байна? За тэгэхээр ер нь бол өмнөх бас лайвуудаар та нар мэдээлэл авсан байх. Ер нь тэгээд одоо энэ мэдээллийн олон их усүрээс хүн өдөрт 2 литр ус уух хэрэгтэй гэдгийг мэддэг болсон тийм. Тэгэхээр хүн өдөртөө 2 литр ус буюу аяг шилжүүлэх юм бол 8-аас 10 аяг ус ууж явах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та үүнийгээ уухгүй тийм энэ 8 аяг усаа уухгүй байгаа тохиолдолд таны нөгөө одоо хоол боловсруулах замаар дамжиж явсаар байгаа. Тэгэх хэрээрээ тэр састуудаа хануудаар шингэнэ алдсаар байгаад бүдүүн гидсэнд бол ихэнх хэмжээ буюу түрүүний хэлснээр 95%-га бид нар бүдүүн гидсний ханаар шингэнэ алдчихж байгаа. Тэгээ үлдчихэж байгаа нөгөө 5% нь бол шингэн маш бага үлддэг. Бага удаг хүнийх бол баг үлдэхгүй тэр өтгөн нь бол тэр чигээрээ баг хатуу юм одоо бит болж үснэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шингэн сайн л уух юм бол тэр өтгөнд дагуулгадах шингэн их байна л гэсэн. Тийм учраас бид өтгөн хаталтаас сэргийлэхийн тулд өдөрт уух ёстой 10 аяг усаа уугаад хэвшчих хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ дээр одоо жишээ нь бид тополек гэдэг манай зүүн жилийтэй бал байгаа. Тэгэхээр энэ зүүн жилийтэй балыг ууж байгаа тохиолдолд өтгөн ерөөсөө хатдаггүй. Зүүн бал дотор энэ жилийтэй бал. Тэгэхээр зүүн жилийтэй бал ууж байгаа хүмүүс бол өтгөн хатдаггүй. Өтгөн хатдаг хүмүүс тополек бал уугаад тэгээд 1 хоногоос 2 хоногоос эхлээд маш өтгөн гадагшилж эхэлдэг. Гүйцэд хүндэрч эхэлдэг. Бид нэр энэ жилийтэй балыг энэ өтгөн хаталтын эсрэг хөтөлбөрт оруулсан байдаг. Тэгэхээр хүмүүсээ санал болгодог, хэрэгэлсэн хүмүүст бол маш сайн одоо тэр өтгөн хаталтыг зогсоож чаддаг байгаа. Тэгэхээр тополек балаа, зүгийн балаа ерөнхийдөө уухад бол бас энэ зүгээр ус уух биш, зүгийн балтаа ус уухыг бас та бүхэн санал болгож байна. За энэ дээр хишгэ нэг хүн ингэж бичсэн байна. За би цай, кофе их уудаг. Өдөртөө уух шингэнийг цай, кофеноос авдаг болох уу гэж байна. Авдаг болов уу гэж байна. Тэгэхээр энэ дээр бас хүмүүсийн нэг юм энэ асуулт бол аягүй их тавигддаг л да. Зарим хүмүүс би кофе ууж, төшөлтөө хоол иддэг, цай ууж энэ шингэн юм уугаад байгаа, энэ би шингэн нөхөд байгаа үстэй гэсэн. За техник садал гараад төр завсарлчлаа. За асуултандаа эргээд оръё. Шивбаатарын асууснаар цай, кофе өдөртөө их уудаг юм аа. Энэ маань миний шингэний хэрэгцээг нөхөө гэж асуусан байна л да. Тэгэхээр кофе, цай. За цай дотроо бол ялангуяа ногоон цай бол өөрөө шээс маш их эрчимтэй ингэж хөөдөг. Одоо кофе уусны дараа бол их шээлэгдэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр ийм одоо ногоон цай уудаг ч юм уу эсвэл кофе уусны дараа шээс хөөж байгаа гэдэг чинь таны биед байгаа шингэнийг бас хөөж яана л гэсэн үг байна шүү дээ, тий. Тэгэхээр ийм хүмүүс маань шингэн багасдаг учраас цайныхаа хажуугаар бас ус ууж явах хэрэгтэй байгаа. Ногоон цай ууж байгаа хүмүүс бол ногоон цайныхаа хажуугаар ус ууж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө шээс хөөгдөөд таны хаван буухаас гадна таны биед дэх усны хэмжээ багасж байгаа учраас энэ нь эргээгээд шээс өтгөн хатах юм шалтгаан болдог. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо хоол судлаачдын өгдөг зөвлөгөөгөөр хэрвээ та 1 аяга кофе уусан бол 2 аяга ус уу гэж зөвлөдөг. Тэгэхээр ойлгомжтой байна уу те? Өөрөөр хэлбэл та шингэн
кофеныхаа хажуугаарч ус уун, цайныхаа хажуугаарч ус уунаал гэсэн үг байна. Таны цай, ууж байгаа ус, цай болон кофе бол таны шингэний хэрэгцээг бол нөхөж байгаа зүйл биш байх нэ. Тэгэхээр одоо жишээ нь манай апи элит цайг ууж байгаа зарим хүмүүс, одоо манай апи элит цай чинь шүү дээ тий. Апи элит цай ууж байгаа зарим хүмүүс өтгөн хатж гин гэж хэлэх нь байдаг. За ийм ямар хүмүүст ийм шинж тэмдэг мэдрэгддэг вэ гэхээр ерөнхийдөө ийм төвийн хэсгийн өөхлөлт ихтэй, таргалалт ихтэй. За тэгээд ер нь хоолтондоо их тийм цавуулаг хүнсэх хэрэгэлдэг, эслэг багтаа хүнсэх хэрэгэлдэг ийм хүмүүсийн хувьд л энэ одоо ногоон цайг ууж байхад өтгөн хатаад энэ цай уунгот л өтгөн хатаад эхэллээ гэж хэлэх тохиолдол байдаг. Тэгэхээр ийм хүмүүст өгөх зүйлэмж нь юу байх вэ гэхээр таныг энэ цай уухад бол энэ апи элит цай маань таны биеийн дэх одоо хаванг хөөж байгаа, шээсэг хөөж байгаа учраас эргээ та нэмээд бас цэвэр ус ууж явах хэрэгтэй гэсэн үг байна тийм ээ. Тэгэхээр нэг аяга цай ууж яхад хоёр аяга ус уунаа гэсэн үг байна. Тэгэхээр Гшигбаатар хариулт авсан байх. Шүлж уусан, цайж уусан, кофеж уусан та өтгөнөө хатахыг хүсвэл байгаа бол одоо хажуугаар нь бас цэвэр усаа уух нэ. Уух усны хэмжээ маань хоногтой 8-10 аяга байна гэсэн тэр хэмжээгээр уух хэрэгтэй шүү. За өтгөн хатахад бас нөлөөлдөг дараагийн нэг хүчин зүйл нь юу гэдэг вэ гэхээр эмийн хэрэглээ. Ялангуяа эм дотор бол өвчин амдаах эм болон антибиотикууд ордог. За тэгэхээр антибиотик гэдэг маань бидний биед ороод үйлчлэл үзүүлэхтэй гидсэнд байдаг одоо ялангуяа бүдүүн гидсний ханд байдаг ашигтай бактериудыг бол устгадаг. Тэгэхээр ашигтай бактери байж ээж бидний хоол боловсруулах явц дээр ялзарлын процесс маань хэвэн явагдчихэйдэг. Гэтэл антибиотик усны дараа бол энэ ашигтай нянгууд маань устдаг учраас их хэмжээгээр устдаг учраас энэ хоол боловсруулах явц маань доголдоод энэ нь эргээд бас өтгөн хатах шалтгаан болж одоо бодисын солилцоо маань удаашраад бодисын солилцоо алдагдаад өтгөн хатах юм шалтгаан болж байдаг байна. Тэгэхээр бид нар антибиотик им уух шаардлагатай, ийм эмийн эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай ийм үе байх юм бол яах ёстой вэ гэхээр гидсний ашигтай бактери нөхж явах хэрэгтэй. Тэгэхээр бидний ашигтай бактерийг нөхөх хүнс бол юу болдгоо гэхээр цагаан эдээнүүд байна. Одоо тэр дотроо бол одоо хоормог, арц, тарг гэх мэтчлэн эдгээр нь бол бидний гидсэн дэх ашигтай бактерийн тоог бол үржүүлж тэдгэрийг бол хоололж өгдөг байгаа. Тийм учраас антибиотик эмчилгээ хийлгэхийнхаа зэрэгцээгээр та нойр улчирхааны их л хүнд асуудалтай биш байвал та орой унтахтаа тараг уугаад байхад шөнийн туршид таны бүдүүн гидсэн дэх бактери бол үржээд энэ эргээгээд таны хоол боловсруулах явцыг бол хэвэн болгож өгдөг. За тэгээд таргаа ууж байхдаа бид нэр мөн л адилхан энэ трионосоо болоод энэ апи цампаавн те эдгээрээсээ нэмээд хийх юм бол давхар нөгөө бактери цөөл ашруулж одоо өсгөж үржүүлэхээс гадна эдгээр маань эслэг учраас бас л нөгөө өтгөн хаталтын эсрэг маш сайн эмчилгээ болдог байгаа. За хэрвээ та удаан хугацаагаар ийм тайвшруулах юм уух юм бол одоо өвчин намдаах юм ч юм уу одоо ийм тайвшруулах үйлчилгээтэй ийм уух юм бол удаан хугацаагаар шүү дээ тийм ээ. Нэг удаа биш ерөнхийдөө удаан хугацаагаар 3 хоног 5 хоног ч юм уу ийм хугацаагаар уух. За эсвэл нөгөө ходоодны хүчил ихтэй цээж гашуу орогддог ийм хүмүүс одоо ходоодны хүчил бууруулах янз бүрийн эм бэлтгэлүүд их хэрэгэлдэг штэ. Одоо зүгээр эм биш ч гэсэндээ ходоодны хүчлийг бууруулдаг юм одоо хүнсний соодтой усууд гэх юм уу. Иймэрхүү ходоодны хүчлийг сармагжуулах эм бэлтгэл хэрэглэх үед удаан хугацаагаар хэрэглэх үед юу үүсдэг вэ гэхээр бүдүүн гидсний өөрийн хан дотор байдаг гүлгэр булчин гэж байдаг. Тэр булчин бол өөрөө одоо булчингийн хөдөлгөөнөөр гөрүүлзэх хэвээр. Энэ гүлгэр булчиныг бол юу яаж өгдөг? Гөрүүлцэлтийг бууруулад өгчдөг. Тэгэхээр гидс гөрүүлцэхгүй байхаар энэ маань өтгөн хатах шалтгаан болдгоо гэсэн. Тэгэхээр бид нар энэ тайвшруулах юм, ходоодны хүчил бууруулах юм, антибиотик юм уух үед бол бас л өтгөн хатах ийм сөрөг нөлөө үүсдэггийг анхаарад аль болохоор үнтэйгээ зэрэгцээд гидсний гөрүүлцэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх юм бас хамт хэрэглээрэ гэж зөвлөмөр байна. За дараагийн өтгөн хаталтын нэг шалтгаан маань юу байдг вэ гэхээр жирэмсэн эхчүүд болон таргалттай хүмүүст явагддаг ийм бас нэг шинж тэмдэг бол өөрөө өтгөн хаталт болдог. Тэгэхээр энэ хоёрт ижилхэн одоо байгаа зүйл нь юу вэ гэхээр жирэмсэн их гэдэг маань ураг томрохын хэрээр нөгөө урагч нь өөрөө доошоогоо бидний нарийн гидс, бүдүүн гидс, шулуун гидснийг бол ингээд шахаж өгдөг. Ингээд шахснасаа болоод түүний одоо нөгөө талбай багснаас болоод түүгээр явах одоо ялгдсан маань
цааттай явснаасаа болоод тэгээд бүдүүн гэсний хандаа шингэнэ алдсаар байгаад ингээд өтгөн хатдаг. Тэгэхээр жирэмсэн эхчүүдийн 3 жирэмсэн их болгоны 2-т нь бол өтгөн хатах юм зовир байдаг. Тэгээд ийм хүмүүс маань одоо өтгөн хатж байна гээл өтгөн хаталтын эсрэг юм тэр уугаад байх хэрэггүй. Тэгэхээр нөгөө түрүүний хэлсэн одоо аргуудаа л хэрэглэх нь шүү дээ. Энэ нөгөө триога уухнаа эрдэнэ шиштэй апи цамба бидээ хор нөлөөгүйгээр л ийм юунууд хэрэглэх хэрэгтэй. За тэгээд манайхын бас нэг юм хэрэглээд байдаг штэ. Японы нэг ягаан юм гээл нэг жижиг юм уугаал эсвэл бургуу тавиулаад, клизм тавиулаад эсвэл нэг юм туулах үйлчилгээтэй цай уугаад байдаг. Тэгэхээр эдгээр маань яг бүр их түргэн тусламжийн үед бол хэрэглэж болно нэг удаадаа тий. Одоо бүр 10 хоногоор 14 хоногоор өтгөн гарах байгаа хүмүүс бол яалтчгүй эдгээр эмийн тусламжтайгаар янз бүрийн бэлтгэлийн тусламжтайгаар өтгөнөө гадагшлуулж өөрийгөө хордлогоос гаргаж биеэ ингэж одоо хордлогын тайлах заашгүй шаардлагатай үед бол хэрэглэхээс биш жирийн хүн бол тэрийг одоо хэрэглээл нөгөө ягаан амийг уугаал юугаа бургуу тавиулаад янз бүрийн юм клизм тавиулаад ингээд байх юм бол өөрөө нөгөө бидний бүдүүн гэц бол маш залхуу болчдөг. Бүдүүн гэцний тэр булчин гөлгөр булчин бол ерөөсөө өөр ажиллагаагүй болоод ингээл ерөөсөө нөгөө тэр өдөөгч тэр эмийг ууж ээж клизм тавиулж ээж л өтгөнөө гаргадаг юм буруу зуршилтай болчдөг учраас аль болохоор өөрөөр нь ингэж гэцнийг өрүүлцэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх дотроос нь идэвхжүүлэх ийм аргыг бас хэрэглэх хэрэгтэй байгаа. За тарган хүмүүсийн хувьд бол мөн адилхан тийм ээ. Хэвлийн өөх нэмэгдэх тусмаа ялангуяа төвийн таргалалт гэж ярьдаг штэ гидс хэвлийгээрээ таргалж байгаа. Ийм хүмүүсийн хувьд бол нөө таргалах тусам тэр өөх маань бидний гидсийг шахаж байгаа учраас мөн л өтгөн хаталтыг бол бий болгодог. Тэгэхээр хэвлийн өөхлөлт танд байна уу байхгүй юу гэдгийг мэдэх хамгийн энгийн арга бол ерөөсөө тойргоо хэмжих. Эмэгтэйчүүдийн хувьд бол ер нь тойргийн хэмжээ 80-аас 85 см дотор байх юм бол одоо энэ маань хэвлийн өөхлөлт хэвийн байдаг. Тэгэхээр 85-аас дээшээ болоод ирэх юм бол хэвлийн өөхлөлттэй. За эрэгтэйчүүдийн хувьд 90-ээс дээш байх юм бол хэвлийн өөхлөлттэй гэж үзээд ийм хүмүүсийн хувьд бол өтгөн хатах эрсдэлтэй ийм бүлэгт ордог байгаа шүү. За асуултуудаа бас эргээд хараад явчихъя. За бүдүүн гэцний шархтаа байж магадгүй үе өтгөн цустай гарах юм аа яах ёстой вэ гэд асуулаа тийм ээ. За энэ бол ерөөсөө яавч зүгээр орхиж болохгүй ийм шинж тэмдэг байгаа шүү. Тэгэхээр бидний өтгөнд бол ерөөсөө цус илэрх ёсгүй. Тэгэхээр ер нь энэ тохиолдолд бол заавал ийм дурангийн шинжилгээ юм уу эсвэл өтгөнд цус илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Удаан хугацаанд ингээл өтгөнд дандаа цус илрээл ах юм бол хүндэрсний дараа цус гараал ах юм бол энэ маань цус багталтанд хүргэдэг. За тэгээд эргээд тэр шархнаас л цус гарч байгаа учраас тэр шарх шалбархаад бактерийн вирус үрчнээс болоод эргээд тэр маань одоо хавдар болох юм эрсдэл бол маш өндөр болчдөг. Тийм учраас хэрвээ бүдүүн гэц шархтаа байж магадгүй цустай л ингээ өтгөн гарч байгаа бол заавал ингэж нөгөө юунд очиж бүдүүн гэцний дурангаар шинжилгээ хийх хэрэгтэй. За мөн үүнээс өөр нэг арга нь бол хамгийн энгийн арга нь бол өтгөнөөр одоо өтгөнд цус илрүүлэх юм шинжилгээг жилдээ нэг 2 удаа өгчөж явах хэрэгтэй. За 50-аас дээш насны хүмүүс бол ерөнхийдөө энэ бүдүүн шулуун гэцний юм эрсдэлтэй бүлэгт хавдрын эрсдэлтэй бүлэгт байдаг учраас жилдээ ядаж нэг удаа ингэж бүдүүн шулуун гэцний дуран хийлгэх хэрэгтэй. Ийм байгаа шүү. За бас сүүлийн үед бол нэг юм тодсгогч бодистой ийм рентген зураг бас хардаг болсон. Тэгэхээр энэ үед бол бас тэр одоо шулуун гэцний хаманд ямар нэгэн ийм бүтцийн өөрчлөлт байна уугүй юу, тэнд ургасан байна уу, хавдар хортой оргүй хавдар байна уу гэдгийг бас энэ рентген зургаар бас харж болдог байгаа. Тэгэхээр цустай л өтгөн гарч байгаа бол зүгээр орхиж болохгүй юмчээд хандаарай гэж хэлмээр байна. За манай нэг хэрэглэгч бас ингэж асуусан байна. Ходоод гэцний хөтөлбөр авсан юм аа. Өтгөн хаталтанд хэрэглэж болох уу гэж. За их гоё бүтээгдэхүүн авсан байна те. За ходоод гэцний хөтөлбөр. За тэгэхээр манай ходоод гэцний хөтөлбөр гэдэг чинь дотроо ийм бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ходоод гэцний хөтөлбөр дотор юу байдаг вэ гэхээр ийм 3 төрлийн үрэл байгаа. Апи формула 1, апи формула 2, апи формула 3 гэсэн ийм 3 төрлийн үрэл байгаа. Ийм үрэл байгаа. Тэгэхээр энэ 3 төрлийн үрлийг бол ерөөсөө өтгөн хаталтанд зөвхөн ганцхан хэрэглэхгүй, ерөөсөө хоол боловсруулах замын эргэтэн тогтолцооны үйл ажиллагаа хэвэн болох зорилгоор хэрэгэлдэг юм байгаа шүү. Тэгэхээр
Тэгэхээр өтгөн хаталт ер нь дангаараа бие даасан ийм шинж тэмдэг байдаггүй. Бусад одоо бүдүүн гидснээс гадна бусад нөгөө эрхтнүүд байж та одоо элэг зүс ч юм уу, ходоод ч юм уу, нойр улчирхай ч юм уу, хоол боловсруулах замын бусад эрхтнүүдтэйгээ дандаа холбоотой тэднэрээс хамаарч байдаг. Бие даасан өвчин одоо шинж тэмдэг биш ихэнхдээ хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагаанд олдлоос бий болж байдаг учраас энэ тэдгээрийнхээ үйл ажиллагааг хэвэн болгохын тулд энэ ходоод гидсний хөтөлбөрөөр хэрэгжилж болох нэ. За энэ хөтөлбөр дотор орсон энэ апи формула 1, апи формула 3 гэсэн энэ хоёр үйл байгаа. Тэгэхээр энэ хоёр үйл дотор болохоор чихэр өвс гэдэг одоо эмийн ургамал орсон байдаг. Чихэр өвс ургамлын одоо үндэс тэр үндсийг хандалж гаргаж авсан ийм уусмал энэ дотор орчихсон байдаг. Тэгэхээр энэ чихэр өвс маань өөрөө бидний бүдүүн гидсэнд ямар үйлчлэг үзүүлдэг вэ гэхээр бүдүүн гидсний хандах шингэнийг тэр одоо татаж авдаг, усных нь хэмжээг нэмэгдүүлдэг. Тэгэхээр өтгөн хатхаас бол нэгдүгээрт хамгаалдаг байна. За хоёрдугаарх нь болохоор энэ саяны хэлсэн өглөөд дотор болохоор энэ чихэр өвс болоод мөн апи формула 3 дотор байгаа төлөгч өвс гэдэг эмийн ургамал орсон байдаг. Тэгэхээр энэ эмийн ургамлууд нь болохоор ходоодны хүчлийг бууруулж өгдөг. Тэгэхээр бид нэр одоо ходоодны хүчлээ бууруулах гээд алмагэл ч юм уу эсвэл одоо хүнсний соод уугаад байх юм бол өтгөн хатуулдаг гэж хэлсэн шүү дээ яванда. Тэгэхээр бид нэр ходоодны хүчлийг багасгах зорилгоор энэ апи формула 1, 3-ыг бол уухад одоо маш тохиромжтой байдаг. Ер нь бол чихэр өвсийг хятадууд юу гэж нэрлэдэг вэ гэхээр залуужуулагч бэлтгэл гэж нэрлээд удаан хугацаагаар ингэж хүнсэндээ хэрэгжилж ирсэн байт юм байна. Тэгэхээр бид нар ходоодны шархнаас болон бүдүүн гидсний янз бүрийн өрөвсөлт өвчнөөс одоо сэргийлэх зорилгоор чихэр өвсийг агуулсан эдгээр апи формула 1, 3-ыг хэрэглэх юм бол бид нар маш сайн одоо өтгөн хаталтын эсрэг үйлчлэгээ болох нь тогтогдсон байгаа. За энэ апи формула 3 маань бас энэ дангаараа энэ ком дотор биш энэ дангаараа бас ингэж орсон байдаг. 300 граммаар одоо бэлтгэсэн байдаг. Тэгэхээр энэ апи формула 3 маань ямар үйлчлэгээтэй вэ гэхээр дотор нь элсэн мөнх цэцэг гэдэг нэртэй ийм бас эмийн ургамал байдаг. Тэгэхээр энэ эмийн ургамал нь болохоор нингийн эсрэг ийм маш сайн үйлчлэгээ үзүүлдэг. Мөн элэг зүсний үйл ажиллагаа хэвэн болго, нойр улчирхай үйл ажиллагаа хэвэн болгодог. Гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг их сайн сайжруулдаг. Ер нь бол нойр улчирхай одоо гидсний асуудалтай хүмүүс бол энэ апи формула 3-ыг уухыг бас санал болгож байна. За энэ хоёрыг би түрүүн ярьсангүй. Тэгэхээр апи формула 2 дотор бол батраш гэдэг нэртэй эмийн ургамал байдаг. Тэгэхээр энэ батраш гэдэг эмийн ургамал нь болохоор цөсийг маш сайн хөөж өгдөг. Тэгэхээр цөс их сайн хөөгдөж байгаа хүний өтгөн бол хатдаггүй гэж ярьдаг. Тэгэхээр цөс сайн гадагшилж байх юм бол өтгөн хатахгүй. Тэгэхээр цөсний дээр өөрийнх нь ялгарсан хүчлүүд, цөсний ферментүүд маань нарийн гидсэн дотор, бүдүүн гидсэн дотор ороод ирэхээр тэр ханных нь өөрийн нөгөө дотор талаас нь зочроогоод гөрөлцөх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, эрчимжүүлж өгдөг ийм даваа талтай байдаг. Тэгэхээр ерөөсөө өтгөн хатдаг хүмүүс бол ганцхан одоо тэр бүдүүн гидсгээл яваад байхгүй элэг зүс ходоод нойрлчрахаа нарийн гидс гэсэн энэ хоол боловсруулах замыг системээр нь одоо юу ах эмчлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бид нэр энэ хөтөлбөр болгоод гаргачихсан Тенторм компани олон эмийн ургамалтай зүгийн балццгийн тос зүгийн жилээтэй энэхүү ходоод гидсний хөтөлбөрийг уухыг бас зөвлөж байна. За ер нь хизээд хүндрүүл сайн байдаг юм бэ гэд манай нэг хүн асуусан байна. Тэгэхээр хүн өнөөдөр хоол идлээ. Өнөөдөр идсэн хоол маань боловсроод маргааш өглөө босоход бол гадагшлах ёстой. Өөрөөр хэлбэл хүн өглөө босоод хүндэрч явах юм бол энэ хамгийн сайн зөв одоо бие цэвэрлж яана гэсэн үг бахан те. Ер нь бол яг хаа заавал өглөөдөө гэхгүй өдөртөө нэг хүндрээд байхад болно л доо. Гэхдээ хэрвээ та өглөө болгон хэрвээ хүндэрч байх юм бол энэ маань хамгийн сайн байх нь шүү дээ. Бие махбодтой хорт бодисыг хуримтлуулахгүй байна гэсэн үг бахан. За үүний тулд яах ёстой вэ гэхээр бид нар ер нь бол өөрийнхөө биедийн биохимнэлийг үүсгэх, тодорхой рефлекс үүсгэх хэрэгтэй. Өглөө босоод ерөөсөө би одоо хүндэрнэ, бие цэвэрлэнэ гэдээ өөрийгөө бүр ингээд бяцлагж байгаа юм шиг бэлтгэх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр нойлынхаа өрөөнд орохосоо өмнө эхлээд нэг юм аяга тасалгааны температурт ус уух хэрэгтэй.
Хэрвээ та өглөө босонгуудаа юм бүлээн ус уудаг бол таныг эцэдэх тэр ялзарлын процесс явагддаг. Тийм учраас та хэрвээ тасалгааны температур уртах буюу хүйтэн ус хэрвээ нэг аягийг ингээд уучих юм бол таны тэр хүйтэн усны нөлөөгөөр гизний хаан бол ингээд цочроод агшаад ингээд гөрөлцөх хөдөлгөөн нэмэгддэг. Тийм учраас өглөө бол яг сайхан 0-д ороход өтгөн гарахад дэмжлэг болж өгдөг байгаа шүү. Тэгээд их тайван нөхцөлдтэй тэгээд цагийн зүүнний дагуу гизээ ингэж илээд байх юм бол таны яг 0 ороод ингээд өтгөн хүндрэх мэдрэмж төрөөгүй байсан ч гэсэндээ та өглөө болго ингээд тогтмол цагт усаа уучаал 0 ороод гизээ илээл байх юм бол явандаа таны гиз чи ингээд биохимнэлтэй болоод өглөө болгон өтгөнөө гаргадаг юм рефлекстэй болчдөг шүү. Тэгэхээр манай дээр одоо нөгөө челленж 30 гээд эрүүл амьдралын маягийг хөвшүүлэх юм клуб одоо юу төслийнхэн бол бид нар бас зөвлөдөг өглөө болгон өтгөнөө гаргажээ гэх. Тэгэхээр энэ бол бас их сайн үр дүнтэй өтгөн хаталтын эсрэг арга болдог байгаа. Ер нь тэгэл зөв зохистой хооллол усаа сайн уугаад дасгал хөдөлгөөн хийгээд байгаа тохиолдолд бол ер нь өтгөн хатах юм завираас өөрийгөө салгаж байгаа. Ганцхан өтгөн хатах гэсэн энэ асуудлыг зохицуулаад байгаа юм биш үү? Энэ маань ерөөсөө л өтгөн хатахгүй байгаа тохиолдолд ерөөсөө олон өвчнөөс өөрийгөө сэргийлэх юм боломжтой болж байгаа шүү. За шамбрын талаар нэг цөөхөн хідэн зүйл хэлье. Тэгэхээр шамбрам одоо ер нь бол хэлбэрийн хувьд хоёр хэлбэртэй байдаг. Гадна шамбрам, дотор шамбрам, гадна шамбрам гэж хоёр янзын шамбрам байгаа. За тэгээд тэр шамбрамынх нь өөрийнх нь хэлбэр маань дотроо бас зэрэгтэй. Тэгэхээр дотор шамбрам болохоор 1 2 гэсэн ийм зэрэгтэй байдаг. Гадна шамбрам нь болохоор ерөнхийдөө 3 4 гэсэн ийм хэлбэртэй байдаг. Тэгэхээр ер нь шамбрам маань нийтдээ 4 хэлбэртэй, 4 үе шаттай гэсэн үг. Мэдээж 1-р үе шат бол хамгийн хөнгөн, 4-р үе шат бол хамгийн хүнд хэлбэрнэ гэж ойлгох нь шүү дээ, тийм ээ. За шамбрамын үед бол ер нь бол өтгөн гарахад их өвдөлттэй, гарна одоо анус орчин бол захтна, нэрвэгнэн, хорсон, за тэгээд цус гарч болно. Ер нь бол эзэн хүндээ бол өөртөө маш их зовиортой ийм өвчин байгаа. Шамбрам бол өөрөө өвчин, өтгөн хаталт бол өвчин эмгэг биш, энэ бол шинж тэмдэг гэж үздэг юм байгаа шүү. За шамбармын 1-2 дугаар зэрэг дээр би зүгээр хамгийн энгийн одоо үгээр тайлбарлаад эхэлчихье л да. Ер нь бол өтгөн хатдаг хүмүүс шамбрамтай болох эрсдэл их өндөр байгаа. За шамбрамтай хүмүүс 1-р зэргийн шамбрамтай хүмүүсийн хувьд ил гараад байсан юм бол байхгүй. Өтгөнөөр буюу их хүндэрчтэй одоо нөгөө дөлүүлж хүндээр бийдсэний дараа өтгөнд ийм цусан тусал гарах, судал гарах ч юм уу, өтгөнд цус илэрч байх юм бол өөрийгөө юу гэж үзэх нь вэ гэхээр гадагшаа гарсан юм байхгүй мөртлөө өтгөнд ийм цус илэрчил байх юм бол 1-р зэргийн 1-р үе шатндаа явж байгаа шамбрам, дотор шамбрам гэж ойлгох нь байна. Тэгэхээр энэ үед бол тань зовиор байхгүй, одоо дотор байгаа учраас тийм янз бүрийн зовиор байхгүй. Гэхдээ хүндэрсний дараа цус гарч байгаа бол шамбрамтай л гэж үзэх нь байна. За энэ бол дотор шамбрам, тэгээд 1-р зэрэг их байх нь байна. За 2-р зэргийн шамбрам нь болохоор нэгээсээ ялгаа нь юу байдгүй гэхээр тэр шулуун гидсний хандах тэр вений судас маань өргөсөөд, тилээд, за тэгээд хүнээр бийдсэний дараа бол гарч ирчээд, за тэгээд буцаад өөрөө орчдөг. Таны тусламжгүйгээр өөрөө орчдөг. Хүндэрсний дараа буцаад орчдөг. Ийм байх юм бол энийг одоо дотор шамбрам, тэгээд шамбрамын 2-р үе шат гэж үзэх нь байна. За 3-р шат нь болохоор гадна шамбрам. Энэ болохоор хүндээр бийдсэний дараа, өтгөн гарсны дараа цагаан мах одоо тэр нөгөө өргөссөн вений судасны зангилаа гарч ирээд өөрөө орохгүй. Заавал одоо цэвэрлээд, тослоод, цааш нь хуруугаараа одоо чихчээж ордог. Чихгүй бол тэгэл гаднаа байгаа л өвдөөл завирлаад байдаг. Ийм шамбрам бол шамбрамын 3-р үе шат гэж хэлдэг. За 4-р нь бол хамгийн хүнд шат буюу одоо мэцэслийн аргаар ажилбар хийгдчихэж авдаг. Энэ шат нь болохоор өтгөн гараагүй байсан ч ерөөсөө хизээл байн гадаанаа байж байгаа. Ийм шамбрам бол 4-р зэргийн үе шатын гэж хэлдэг байх нэ. Тэгэхээр саяны энэ хэлсэн юугаар шинж тэмдгүүдээр нь танд одоо ямар шамбрам байна вэ гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй. За 1-2 дугаар шатанд бол 1-2 дугаар шатанд бол та
ер нь бол бүрэн эмчлэгдэх боломжтой, өөрөө бол гэрээр эмчлэх боломжтой байдаг. 3 болон 4-р үе шатнд бол заавал нарийн мэрэгжлийн эмчид очиж үзүүлээд шаардлагатай бол мис ажилбар хийлгэх ийм хэрэгтэй байгаа. За мэдээж өтгөн хатж байгаа хүмүүст бол эсвэл бүр эсэргээрээ их гүйлгдэг хүмүүс, жорлонд их удаан суудаг ийм хүмүүс, эсвэл хүнд юм их өргөдөг хүмүүст бол шамбрам их гардаг. За одоо шингийн баг уух, олон дахин гүйлгээд байх, хүнд юм өргөдөг, одоо жишээ нь спортоор хичээлж байгаа хүмүүс, одоо нөгөө бодибилдингийн тамирчид хүнд одоо штанг өргөхдөө амьсгалаа хит төгжиж буруу өргөхснөөс болоод доошоогоо л ингээд нөгөө шамбрам бий болдог. За мөн харшил, астмын үед байж болно. За эрэгтэйчүүдийн хувьд ялангуяа арх спиртэн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа шамбрам бол гардаг. За их ядрах, нойр муутай байх, эсвэл удаан хугацаар суух, одоо жишээ нь жолооч нар байна, удаан хугацаагаар одоо сууж ажилдаг ийм хүмүүс байна, тийм ээ. За тэгээд эмэгтэйчүүд байна. Одоо төрөх үедээ, жирэмслэх үедээ бол шамбрамтай болдог. Тэгэхээр ийм хүмүүс өөрийгөө дөрвөн зэрэгтэй үе шатынхаа хаана явж байна вэ гэдгээ мэдээд өөртөө арга хэмжээ хийх хэрэгтэй байна. За хэрвээ цустай юу гарч байгаа бол, өтгөнд цус гарч байгаа бол бицний дараа ингээд цус ингээд тусаад гарч байгаа бол энэ бол дотоод шамбрамтай л гэж өөрийгөө үзэх хэрэгтэй. Гарч ил гарсан тийм занглаа байхгүй мөртлөө танд шамбрам бол байна гэж өөрийгөө үзээд нарийн мэрэгжлийн эмчид очиж үзүүлээд одоо дурангаар үзүүлдэг үү, эсвэл нөгөө нэг гараар үзлэг хийдэг, тэр үзлэгээр хийх нь ямар ч шамбрамаа бол илрүүлээд эмчилгээ хийх хэрэгтэй. За энэ тохиолдолд бол манай дээр сорбус гэдэг үүрэл байдаг. Тэгэхээр энэ сорбус маань өөрөө судасны ханыг бөхжүүлж өгдөг, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг, цус түлжүүлдэг ийм үүрэл байгаа. Тэгэхээр цус гардаг, цусгаараа л ялангуяа эрэгтэй хүмүүс бол ингээд доошоогоо цустай хүнд бид салах юм бол цус багталтанд ордог. Тэгээд эндээсээ болоод их ядардаг.